Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Монгол ардын аман зохиолын нэгэн томоохон төрөл бол үлгэр юм. Үлгэр сонсож өссөн хүүхэд төлөвшлөх мүүжил сайтай. Төсөөлөн бодох чадвартай. Бас баатарлаг их зоригтон, бахархам сайхан үйлстэн болж төлөвшин хүмүүждгийн учраас монголчууд бид үлгэр түүхэн хүүрнэн ярьж үр хойчон өсгөж ирсэн сайхан уламжлалтай юм шүү дээ. Иймэн учраас хүүхдүүд та бүхнийг үлэмжийн төгс намуухан энэ үдэш үлгэрийн ертөнцөөр тавтаамарлахыг урьж байна. Эртээ урдын цагт нэгэн томоо сагалгар модны доор заан, сармөгчин, туулай, тагтаа дөрөв олон жил хамтдаа амьдарчээ. Бид эвтэй найртай олон жилийг өнгөрөөлөө. Харин одоо хинэн дүүн, хинэн ах нь гэдгээ мэдэж авах хэрэгтэй босуу гэж харилцан ярилцжээ. Гэтэл заан модыг зааж намайг жоохон байхад энэ мод надтай адилхан өөргөн жаахан байсан. Би дандаа очиж шүргөөгөөл тоглодог байж үлээ гэхэд сармөгчин тэгвэл намайг жаахан байхад энэ модонд дүүж тоглох мөчөрч байгаагүй юм чинь гэж хэлчихэв. Тэр хоёрыг сонссон туулай тэгвэл намайг жаахан байхад энэ модны үнцэд дөнгөж соёолж байсан. Би үнцийг нь ухаж хоолон олж иддэг байлаа. Та нар ямар амттай байсан гэж санана. Гэхэд тэр гурвын харилцан яриаг сонссон тагтаа нэлээд дээр үед би нэг амандаа үр зүүц нисэж байгаад унахчихсан юм. Яг энэ хувьд тэр цагаас л хойш ийм сайхан томоо сагалгар сайхан мод ургасан байх шүү дээ гэж хэлж гинэ. Тэр дөрөв одоо хинэн ах нь хинэн дүүгээ гэдгээ мэдэж ав. Хамгийн бага буюу отхон дүү зааны ах сармөгчин, сармөгчингийн ах туулай. Хамгийн том ах буюу тагтаа болж гин. Тэд хүндлэх, дээдлэх ясыг эрхэмлэн сармөгчин ах туулайгаа мөрөн дээрээ гаргаж гин. Чаашилж туулай ах тагтаагаа дээрээ гаргахад тагтаа сагалгар сайхан модонд хүрч тэнд ургасан жимсхнийг дүүнартаа тараан гэсэн юм гэдэг. Энэ цагаас хойш тэр дөрөв хүндлэх, дээдлэх ясыг эрхэмлэн эвтэй найртай ад жаргалтай амьдарсан гэдэг.